За сая офшорын тухай хууль эхний хэлэлцүүлгээрээ буцаад тэгээд дахиад хэлэлцгээр болсон. Энэ хуулийн дээр танд ямар санаа оноо байгаа вэ? Одоо тэгэл нэг офшор гээл бойлт. Одоо муундны шашин гээл ваахан шүүгсэн тэр хин хамаатай. Үгүй. Ямар хамаатай юм? Бид өнөөдөр илүү тэрнээс илүү санаа зовоосон олон асуудлууд байна шүү дээ. Тэр лугаа анхаарсан. Офшор яхаараа за муунийг яг та орхилоо гэж бодъё. Танд Монголын залуучууд ямар үзэл бодлоор уруу татагдчихж байгаа нь хамаагүй юм бэж тэгвэл. А офшор яхаараа дэмий зүйл байдгийг. Гэж офшор өнөөдөр Монголд ямар хэрэгтэй? Офшорыг ярих юм хэрэгтэй. Яагаад хэрэггүй гэж? Яагаад луувэрдсэн хулгай хийсэн мөнгө л офшорт тавьчих хийх хэрэгтэй. Яг тийм мөнгө байгаа юм уу яаж мэдчих вэ? Тэр Панамын баримтчгуудаар гараад ирсэн биш. Тэр чинь бид нар гаргаж ирээгүй байхгүй. Тэр Панамын баримтууд дотор дэлбэрээд гараад ирсэн. Одоо Хонконгийн офшороо дэлбэрүүл бүр манайхан дууслаа. За яахтай нэг хэдэн дүүрэг авчил хийсэн дууд. За яахтай нэг хэдэн дүүрэг авчил хийсэн дууд. Хэдэн дүүрэг авчил хийсэн дууд. Хэдэн дүүрэг авчил хийсэн дууд. Өнөөдөр Америкийн мөнгө 400 жил одоо ч Америк мөнгөө цэвэрлж чадаагүй шүү дээ. Америк энэний эсрэг баг шүү дээ. Харин тийм офшорчдыг илрүүлж байгаа шүү дээ. 400 жил болж энэ тухай ярьж байгаа шүү дээ. Өнөөдөр Монголд яасан? 20 жил байна шүү дээ.